За, тархан сайхан үлж гэнэ үү? Тархан сайхан үлж гэнэ, тархан. За, битэнхээ данг сайн байна уу? Сайн байна. Мал тархан сөргөн. Сайхан. Сайхан уу үлж тархан сайн. Хоёрдугаар бол чинь нэр нь юу вэ? Баян айраг. Юм шиг юм. Сайхан үлж гэнэ. Хүмүүс Сайхан. манай нэг аврагч бас яг бараг л тэгж штэ. За, тархан сайхан үлж гэнэ. Сайхан бай, сайхан үлж. За, буура тамхи. За, тархан сайхан үлжээд битэнхээ данг байна уу? Гялалзаад байна уу та? За, тархан тамхи. Ямар гоё хантаа тархан сайхан үлж гэнэ. Сайхан үлж гэнэ. Ээжс бидэд долуулаа юу? Би голынх нь. Дээшээ 3 доошоо 3. Тий. Яг голынх нь. Эрэгтэйчүүдийн баг. Тэгээ арай эрэгтүү. За. Ганцаараа өдөө идэх. Танаа одоо хэдэн эрэгтэй хэдэн? 4 охин. 4. Хамгийн том нь одоо танаас хэд? Миний хамгийн том ах. Хамгийн том их тэр. Тэгээ би залгамжлаад бас нэг удам дамжсан улсын авраг болж явна гэж баярлж явдаг. Тийм шахна. Төв аймгийн Баян цагаан суманда бид бүхэн Монгол улсын авраг малчин цол тэмдгээр одоо шагнагдж байгаа 200 гаруй мянган монголчууд одоо малчин түвнийхээ өрхийн дундаас бас одоо шалгалсан энэ сайхан өрх бүлд айлгэрт одоо Монгол улсын авраг малчны одоо батламжийг унших гэж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил 2026 он мэжээ. Та энд гарч. Өргөд зогсож байгаа. Өргөндөө авч байгаа та зураг авах болно. За, даваа ухтай Батболог таны мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын засгийн газрын 2026 оны 1-р сарын 28-ны 35 дугаар тогтоолыг үндэслэн улсын авраг малчин цолны өмнөх тэмдэг болов гэсэн үнэлэх нь байна. Тэгээд манай хоёр Одоо иргэн таараа. сайхан тэмдэг зүүж өгч шүү. Авгадаар сайхан баяр хүргэе. За, баяр. За, энэ. Зураг. За, дөнгөж ингэсэг яаж. Явъя. За. Нүүдэлчин монголчуудын мал маллах өв соёлыг өнөө хүртэл авч яваа авраг малчлаа. Монголчуудын одоо уламжлалт гэр өргөө цагаан гэрийг улаан халцтай өргөө цагаан гэрийг улсын авраг малчдаа гардуулж өгдөгөө. Тэгээд энэ одоо өргөө цагаан гэрийн батламжийг хоёр аврагтаа гардуулж өгье. Эрдэнэт мал сүргийн буян хишиг танд авжин дэлгэх болтугай. Төв аймгийн Эргэн дочны хурлын дарга Нямаагийн инх болд засаг дарга Лавгсрангийн төмөрч өдөр гэсэн энэ хүндлийг танаа гэр бол хадгалуулж байна. За. Зооны манлай хурдны өлгийн Төв аймгийн Баян цагаан нэрийн хонхоо өндөр төргөн улсын авраг малчин болсон Батлага ахын хаан гэр бүлд Төв аймгийн Баян цагаан сумын эрхийн төлөөлчдийн хурал засаг даргын тамхины газрын эзэн зүгээс энэхүү үндэслэлийг өргөн барьж байна. За тэгээд та бүхэндээ ирж буй гал морин жилдээ хэлгээрээ хамглан төрлөөрөө төвшин амглан 5 гушуу мал нь тарал дүүрэн бэлтж явахын үлдээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За, өрөөлөөрсөн. Баярлалаа. Баярлалаа. За. Авиат малчин болчихсон одоо хүссэн өрөө. Эрүүлэн хийх хүсье. Баян үргэ яах вэ?
Зар чадаагүй байсан. Багийнхан зөв үзүүлээ. Манай баг нэг 68503 малтай. Хамгийн орхон улсын сан балчтай манай. Би багийн госноор одоо 5 дахь улсын сан балчгаа төрүүлж байна. Тэгээ одоо 2 авраг малчиндаа аялын амт төсөөд улам сайн аялаарай. Ард түмнийхээ итгэлийг дааж одоо улсын сан балч гэдэг хүний нэр хүндийг өндөсрөж яваарай гэж үзүүлээд байна. Манай агуу барах чинь ер нь юмараа сайн юм тий. Тэгэж тий. Монгол туурхай театрын Надад тэгэж. Өмнөх хүмүүсээс хундгнуудаа аягнуудаа аваад яваарай. манай Монгол туурхай театрын уртын дуучин Батболог гэж дуучин маань хаа үдээ сайхан дууны юм даа. Монгол ардын уртын доо. Гэрбор арцгаа сайхан биё. За. Ирсэн. Явж ирж байна. Одоо ч таанаа шиш. Тий, нөө. Таанаа шиш. Ирбтэй уус. Ирбтэй. Нааш дэсээ Татвалгатай хүний юу гэдээсэн бэ? Маш том дөрөвт гişөө гэдэг. Манай харин сайн дамжихгүй. Хүнд сайхан үйлчлээд. Надад чи учир мэдэхгүй бас.
Яг тарай батдаг. Тэр чинь нябрын юм байгаа манай. Тий. Ээж мөнгө. Тэгээд энэ тодорхой гэдэг одооны эцэг манай үйл явдал. Мөрөө бүргэл байдаг юмра. Түр баян жаалын төвшин ингийн үлгий нардаг Монгол орны хоо эдгэн орсон олон нартын хүндэтгэлтэй саяарлаас Манай ээж төрсөн ах нь манай сумаас малын цай Урганаа тий урган. Улаан яваар шагнагдчихсэн юм байна. Төрсөн ах. тэр мөнгө бүхнаа Вараа даасан таны гэдэг баяр. би ч одоо бас хоёр цатагаа даасан тэр итгэдэг маягнуу даагаад сайхан Намайг зэгддэг байхгүй. Тэнэгтэй ардын намайг тэнэгтэй. Зэлмиг хөхөд тэнгэр наран сар мэлтий цэнгэрхэн толдон мөнгөн мөсгөд тунарсан уян цаастай огд дүнжин гарва үлэс утсан хайрны өргөн жайчуудан исти гөржүүдийн аршаа тэнгэраа эдмэгтэй атар баян ханга ашигт матулаад эжилсэн тосон замрын хүнди айлын сэдэлгсэн үжилшин тишроо ханга болгодог асар баян байга хаагчсэн атартай төвсэй нэро пагэмэ Бараг үгүйлээд байгаа. Амай хүчт Монголын халин дэх гараа дархан авраган хүтийн даяар дуурсан гараа зууны мандай даваа хүүгийн хүлэгэн цойсон хүнди дайчин баатар сандангийн өмгөөд басан олимпиад үжээд тодорсон батроо хийсхэл одын тайсаа уйлсан ариун баатрын хоолой Чингис хаан эсэрсэн санжим болтгийн нууцаа чин зоригт өвдий минь халахын болон Энэ чи магтаад танд гой сонсож байгаа. Та нэг нь болж байгаа. Та нэг шүү дээ. Яг үнэ. Ирээний магтаалны өөр дээр үеийнх магтаал саяхны болсон. Дахин 4 онд бичигдсэн. Энэ хөө хийж байгаа. Янцч гэдэг зохиосон. Хорой! Мөрөнөх мал хариулахыг хар багасаа үдсэн. Тэрнийхээ хүчээр явж байгаад хань ажилтайгаа ханилаад 30 гаруй жил мал болж байна. Тэрнийхээ үр шимийг одоо хүртээд л ингэж явж байна. бид нар бүгдээрээ ээж аваас одоо мэдлсэн. За тэгээд манай Батлагын маань ээж Дүүримаа гэж энэ сайхан гөгшин одоо 90 дөхөө сайхан наслаад үр хүүхдийнхаа авраг болохыг үзээд ингээд сууж ийн гэдэг бол буян юм аа. За тэгээд энэ хүний одоо ах нь энэ хүнийг анх манай энэ сайхан нутагт одоо дагуулж ирж гэр болгож энэ олон үр хүүхдтэй болж өнөөдрийн улсын аврагыг мэдлүүлсэн. Ургана гэж одоо сайхан авраг сум нэгдлийн одоо
мандаалагчдын нэг байсан байна. Тэгээд энэ одоо юм санаандгүй юм байдаггүй удамтай айлаас ингээд төрдөг ийм учиртай. Тэгээд манай одоо Хишиг сүрэн Баттулга нар маань бас энэ малч ухааныг өвлж залгамжлан авч үр хойчтой үр хүүхдүүдээ 3 сайхан хүүдээ бас ингээд өвлүүлж за мөн одоо ижигээсээ долуулаа гэдэг энэ сайхан гэр бүл байна. Тэгээд энэ гэр бүл бүгдээрээ эрүүлийн хаз жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. За бүгд даргын үгэн төрүүн гараад сар шиндээ сайхан шиндээрээ. Шууны баган жиргэн гэдэг. Тэгээ бас улсын авраг малчиндаа гишүүдийн өмнөөс төлөөс танд барьж байна. За тэгээ энэ сайхан алдар цолыг хүртэхэд нөлөөсөө их олон хүчин зүйл байдаг. Энэний дотор мал аж ахуйн хамгийн гол юм. Мал дагуул ам тосдно гэдэг. Тэгээд малаа дагаж энэ сайхан баян хангата нутгалж байсны буйнаар малынхаа нэгдүгээрт миний малын буян, хоёрт энэ сайхан баян хангаа энэ орон нутгийн маань ашиг шин энэ сайхан ард түмний маань түшиг толгоор энэ дээр л би ийм амжилтанд хүрлээ гэж баярлаж явдаг л да. Бүхэл юмд маань нөлөөлж байсан аав ээж маань, ах дүү нар маань, хань ижил үр хүүхэд маань, тэгээ хамаатан садангууд маань, ах дүү нар, амт найз нар, нутгийн зам олон тэр тусмаа энэ сайхан баян хангаа маань их нөлөөсөө. Энэ сайхан баян хангаад аавынхаа орон нутагт амьдарч өдөө хүрсэнтэй баярлж явдаг. Өнөөдрийн сайхан өдрийн баярын мэндийг хамтдаа өгье. Бид хоёрын одоо улсын авраг болсон энэ сайхан мөчөд хүрсэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бид хоёр одоо 94 онд айлгэр болоод 3 хүү төрүүлээд тэгээд улсын авраг гэсэн цол эргэмжлийг авсандаа маш баяртай байна. Малдаад 32 жил болоод энэ сайхан цолыг хүртлээ дээ. Тэгээд аав ээж ах дүүс төрөлдөс та бүхэндээ өдөрт нь маш их баярлалаа. Цаашдын ажилчны амжилт амьдралч назаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За та нүхтийн үгжид энэ олон сайхан аав хүүхдүүд ээж охтууд ирж баяр хүргэж байгаад баярлалаа. Баяр хүргье. За энэ алдартай сайхан цол хүртэж юу яаж байгаагаа энэ хоёр хүүхдтэй сайн сайхан нэг хүсэж дахин ийм алдахгүй явахын төлөө. За сүрэг дарагч чимэх мөрөн жилдээ Монгол улсын засгийн газрын тогтоол за улсын авраг хэмээх эрхэм хүндтэй цолыг одоо хүртсэн Төв аймгийн Баянцгаан сумын Баян эрэг багийн 2 дугаар багийн иргэн за даваа өгтө Баттулга за Далхчаа өгтө Хишгэ эгч нартаа улсын авраг усанд нь баяр хүргэж эрүүлийн сайн сайхан бүхнийг өсөөрөөё. Та бүгдийн маань энэ олон жил уугаагүй хөдөлмөрлж үр дүн гаргаж ах トゥ дотроо авраг хэмээх энэ сайхан цолыг хүртсэн явдалд гэр бүл болон
нийт одоо Төв аймгийнхаа 17 мянган малчин өрөх тариаланчдынхаа нэрийн өмнөөс аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээрээ. 30 гаруй жил мал аж ахуй маллаж төдийгөөс өдий хүртэл энэ бэлчээрийн мал аж ахуйг залуу халуун наснда маллаж үр хүүхдүүдэд хүмүүжүүлж өсгөн энэ мал аж ахуйг удан дагаж ингэж маллаж яваа. Одоо эгч хоёрдоо цаашдынх нь ажил амьдралд илүү сайхан бүхнийг хүсэн өрөөж Монгол улсын гавья тэмээх эрхэм үнэтэй цолыг хүртгийг одоо хүсэн өрөөё. Тэгээд энэхүү мэдчилгээг одоо манай гэр бүлийн зүгээс болон за ах トゥ төрөл төрөстийнхөө нэрийн өмнөөс бас баяр хүргэж байна. Тэгээд энэ авраг гэдэг эрхэм цолын одоо бүхэн нь бол 1960 онд сайд нарын тушаалаар Санжаа Жамцын урган гэдэг одоо малын их хэмж Төв аймгийн Баянцгаан суманд хийж бүтээсэн ажлаараа авраг хэмээхийн сайхан цолыг хүртэж яв 350 мотоциклаар шагнуулж манай удам сударт одоо анхны одоо авраг хэмээхийн сайхан цолыг хүртэж байсан. За энэний ард талд 30 гаруй жил 40 жилийн дараа мөн одоо малын их хэмж урган гэдэг хүний төрсөн дүү Дүүрэмагийн хамгийн бага хүү болох Даваагийн Батулга гэдэг залуу одоо Талхчвын ишиг сүрэн гэдэг эгч хоёр маань одоо хүртэж байгаа нь манайхны одоо удамд бол анхны одоо аваргын гарааг залгаж хоёр дахь авраг болсон бас талархал илэрхийлж байна. Тэгээ Монгол малын ариун цагаан буян арвижинд илгэрч та бүгдийг минь ивэх болтугай. Та бүгдэд эрүүл сайхан бүхнийг хүсээрөөё. За өнөөдөр ингээд аав ээж хоёр маань хөдөлмөрийн үнэлүүлж улсын аврах хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд нь баяр хүргээд ирсэн та бүхэндээ аядан нэмжлэг өрөмбөрье. Тоотой сүнгээ 노르며다 삼라하오구도 봄망 소리 어떻다 허터허 오이니게 룩룩 기시기 오도록 대수성 마침자야 대대기드 허르성 머르테자야 이르드닝 호라 오구등 타타하 익시기 станчтай шүү. Тарийн талбайч үлээ нэг дуу. очтой хаттерха уррандун урга удукимро 대수성 마침자야 대기드 허홍 그때 이제 또 살짝 찾고 있고 오치르 상통가 일진잉 호로 웃으지 보이나 아스타하가 요러드 두고 우도 힘으로 마크로만 대찰수성 마침자야 하나 대기다 ört자야 тэгээд ачаа үлдээ. Одоо хамгийн анхны одоо улсын авраг гэдэг малчин нараа улсын авраг гэдэг цолыг хүртэж байгаад баярлж байна. Хоёр дүүдээ ажил үйлсэд өндөр амжилт хүсэж улам цааш их нас байгаа их ажил байгаа шүү гэдгийг
даалгаад өчүүхэн өнөөдрийн цайдлагын юунд нь гар цайдлагыг дараа нь найр наадмаа ёсол төгтөр хийхлэн зэрэг нь өөргөж өгнө гэж байгаа. тий давхар өгч болохгүй үргэлдэж болохгүй. Хөдөө гарч миний дуу мал айлгэр бостоо соош энэ хоёр мөн уухгүй бас хөтөлбөрийн өхөн үр шимээр одоо улсын авраг гэдэг өндөр цолыг авсалданд анхан баярлж байна. Улам цаашаа их ажил их нас байгаа шүү. Ахиж өндөр амжилтанд хүрээрээ гэж ерөөж. Цаашаагаа тэгээд хошоо авраг хөдөлмөрийн материал гэж явах юм уу гэдэг. За өнөөдөр хоёр дүү маань улсын авраг болж ийм сайхан хүндэтгэл үзүүлж байгаад их баяртай байна. Манай удамд одоо хоёр дахь хүн маань одоо улсын авраг боллоо. Ээж минь ах урган гэдэг хүн байсан. Тэр 66 онд улсын авраг болж шинэ үцэхэд авч баян цагаанаас тодорч байсан. Хоёр дахь миний дүү авчгаад бид их баяртай байна. Ингээд дүү нартай ажилд нь амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Тийм. За их баярлалаа. За анх чигтээ улсын авраг болсонд нь маш их баяртай байна. За одоо ингээд ер нь бол манай удмын талаас бол би өөрөө аймгийн авраг малчин. Манай ээжийн ахын хүү. Манай ах бол одоо тэгэхээр зэрэг бид хоёр чи ах トゥ нарын хоёр хүүхэд. Хоёулаа аймгийн авраг малчин. Ах маань өнөөдөр улсын авраг малчин болж байгаад манай удам болоод бидний зүгээс маш их баяртай байна. За тэгээд ахыгч хоёртой эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөгд тэгээд гавьт малчин болоорой гэж өрөөё. За ингээд манай ээж маань одоо ингээд ир хурж байгаа юм сайхан өгсөн байна. За миний одоо дүү Баттулга маань одоо улсын авраг малчин болсонд маш их баярлж байна. Одоо ингээд эрүүлийн урт удаан насалж улам их амжилт гаргаарай гэж хүсье өрөөё. За ингээд аав ээж хоёртой болоод төрүүлж өсгсөн эмээ өвдөө нутгийнхаа ард түмэнд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе цугласан бүх хүмүүстээ тэгээд аав ээж хоёр маань улсын авраг малчингийн сайхан хүнтэй шагналыг авч байгаад нь бид бүхний зүгээс маш их баяртай байгаа. Тэгээд цаашдаа улсын хөдөлмөрийн баатар гавьяат малчин гээд амжилтаа улам ахиулаад эрүүлийн бидний хаад иргэд урт удаан наслаарай гэж өгсөн өрөөё. Ямар тоо. Дөрөв батана ямарсан мачаа тэгээд батаныг жоохон өргөмжлөө дуулуулсан байна. Батана тэр. Танаас гойд болцсон тий. За тэгээд хэдүүлээ сайхан адууны тухай дуулуулъя. Эрдэнийн чулуу шиг хоос шарга энэ наадмын түрүү шарга Эрдэнэ чулууны унган шарга эдэстэж халсан хайран шарга алтар толгойг тойрсон шарга амгай тэнийтэл хадуурсан шарга ахин төрсөн дүү шарга ахын захасыг даасан шарга торох хуяны шарга газраг тогруу халтрын төл шарга төрийн наадмын түрүү шарга тод манлай хайртай шарга Ойсон эзний найдвар шарга унсан хүүхдийн урам шарга Уурга хэрэггүй баригдах шарга улсын наадмын түрүү шарга торгон жадаа өргүүлсэн тогруу халтрын төл шарга төрийн наадмын түрүү шарга тод манлай хайртай шарга За баярлалаа. За ингээд
Дүүдээ, хоёр дүүдээ улсын авраг малчин болсонд нь баяр хүргээд мөн нутгийн ах дүүнэр хамаатан садан бүгдээрээ ингээд цуглаад ингэрсэнд маш их баярлаа. Бүгдээрэнд нь баяр хүргье. Ингээд та бүхэндээ урт удаан наслаж юу сонсон 9 хүсэл нь биелж явах болтугай гэсэн ерөөлийг өргөе доо. За ингээд улсын авраг болсон ах эгчтэй нутгийн ард олондоо бүгдээрэнд нь ингээд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд бэлтгэл ажил сайхан байлаа. Бөөнөрөө ингээд оролцоод ах дүүнэр хамаатан садангууд маань туслаа тий. Одоо тэгээд энэ хүндэтгэлтэй сайхан шагналыг улсын их хурлын гишүүдтэй нэг дор байх боломжийг олгосон ах эгч нартай баярлалаа. Өөрөө байдгүй маа гэхэд ах эгчнийхээ буйнаар бас байж юм. Тэгээд одоо ингээ ахин хамаатан саднуудаа цуглуулад улам олон ингээд өргөн дэлгэр найруудыг дарааллын явдаа тэг хийж гараа гэж хүсье. Тэгээд манай ах чи их буянтай шүү дээ. Ер нь бол энэ хоёр чи одоо ингээд баг залуугасаа эхлээл аюу олон хүмүүсийг хоол хий гэдэг хоёр байсан. Тэгээ манай бэр болчоод өстэй аюу их хоол хийсэн баха. Хавийн амьтдыг зөвлөж байгаа хоол хий те. Тийм олон хүмүүсийг хоолж исэн тэр бас тэгээд ер нь бол энд орж хурж ирэхлээр ингээд нөгөө тэнгэр нь хүртэл одон хүртэл маш ойрхон байдаг. Тэгээд манай маа одоо ингээд тэнгэрээс харж байгаа бах тий. Тэгээ бидрийг одоо ийм сайхан нэмэг үтсэн болоод бүх хүмүүст ингээ айрыг хийж өг сууж явах байсан болов. Тэгээд хамгийн өндөр настан манай аавын төрөл самплах маань энд ингээд найр болгоны хойморт ингээд сууж байгаад нь маш их баярлагдав. Ээж маань одоо 85-ны наснаар бас маш олон ах дүүсээ бид нэр цуглуулсан. Одоо тэгээд улсын аврагын найр нь маш гоё өргөн дэлгэр болох байхаа. Тэгээ бөөнөрөө бас ингээд ирээд ахиад бүргэн найрлан жаргая. За ах эгч хоёртой ингээд улсын авраг малчин болсонд нь баяр хүргээд би одоо тэгээд хэсэгсрүү хичээхээ хамгийн том ахих нь том охин байгаамаа. За ах эгч хоёртой улсын авраг болсонд маш их баяр хүргэе. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөртөнд амжилт бүтээл дүүргээд эрүүл сайн сайхан бүхнийг хүсмээр буюу. Тэгээ ад жаргал эрүүл хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Дэлгэрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байгаарай. Сайхан найрлаарай гэж нэг юм дуулчих. Айрэг бэнугарэ айтэ бэнунжорэ агсулбэ нимэлэрэ За сайхан өдөр ах эгч хоёртой одоо энэ сайхан улсын авраг малчин болсонд өдрийн баярын мэнд хүргье. За ирээдүйдээ хошоо авраг малчин болцоогоорой. Төрлөөрөө төшөө хамгаалан төм олноор аюул сайхан хаварцгаагаарай. Манад очиж юу гэнэ. За энэ ах эгч хоёр маань өнөөдөр энэ
сайхан дашны балжны давхцын сайхан өдөр улсын авраг малчин болсонд маш баяр хүргэж байна. За ингээд дөрөв ах дүү нар нь бүгд хүрэлцэн ирсэн байна. Ингээд сайхан дашны балжнымтай сайхан өдөр ах хоёр маань баяр найртай мал сүргэн улам хариуч болтугай. Өсөх болтугай. Тэсүгээр нартай цайхад танаар тусмаар нартай өдөр үнэн төргийг хоттой таахад түүний минь велчээр чижигоргот эцнээс олсон малчин заяа Рни хургом уртазая Тулгай хашгиэгч хоёртоо улсын авраг усанд баяр хүргье. Мөн бас бат хишиг ахта баяр хүргэж байна. Тулгай хашгиэгч хоёртоо баяр хүргье.